Сайн байцгаана уу? Tarot reader Анука вэ. За, би яг одоо Хинтээ аймгийн Дадал суманд байгаа. За, өнөөдөр харних гоё орчин бүрдээд богинохоо хэмжээний видео хийчих гэж бодлоо. За, энэ ямар нэгэн тийм сэдвт бол баригдаагүй. Групп сонголттой. Одоо ингээд шууд би ингээд холиод тэгээд та нартаа яг аль болох доошоо харж унаасаа л гэж найдаж байна. Тэгээд татагдж байгаа хөзрөө сонгоод тэрийгэ хэдүүлээ тайлаад унших гэсэн үг. За эхний үзэр. За нэг. За хоёр дахь. Хоёр дахь төр яагаад вэ? Хоёр дахь. За байдлал харуулахгүй хон шиг л. За гурав дахь. Харагдсан уу гайгүй юу? За. Окей. За би ингээд бариад харуулнаа. 1 2 3. Сонноос энэ газар аягүй гоё юм аа. За нэг дээр ямар карт гарсан байна? За 6-гийн зоос. За та нар маань мөнгө санхүүтэй холбоотой ямар нэг зүйл бодсон байж магадгүй. За заавал мөнгө санхүү биш юмаа гэхэд авлага өглөхтэй холбоотой. Ялангуяа одоо хин нэгнээс мөнгө авах хүсэж байсан хүн байсан бол ямар ч сан тэр мөнгө төгрөгөө авч чадна гэж ямар нэгэн байдлаар материалын төрлийн авлага За тэнгүүд энэ карт дээрх зураглалаар болохоор яаж юм гэхээр надад ингэ санагддаг байхгүй юу? Хин арай илүү одоо боловсралтай байна, хичээл зүтгэлтэй байна. Тэр хүнд нь илүү их шан харамж ирнэ гэсэн утга зураглалаас айгүй их мэдрэгддэг. Мэдээж хөзөр алганы 6-гийн зоос ондоо байдаг тэгэхээр эндээс бол илүү тэр энерги нь их мэдрэгддэг. За тийм буцалтгүйгээр хандав тусламж материалын тусламж авахыг бас хэлжиж болдог. Ялангуяа одоо тайл дээр бол хос хоёртой эцэг эхийнхэн зүгээс буцалтгүйгээр тусламж өгөхийг хэлж идэг. Одоо энэ нь одоо байр, машин, мөнгөнд тусламж юу ч хийж болно л доо. За тиймэрхүү зүйл байна. Тэгэхээр ямар ч л байсан сахиусуудаас нь та нарт юу хэлэх гээд байгаа юм гэхээр тодорхой хэмжээнд бас орлого орж ирэх гээд байна гэдгийг хэлээд байна. За үнэхээр бусдад өглөхтэй хүмүүстэр болохоор бусдад өгөх ёстой юм өгөөрэй гэдгийг сануулад байна. Өгөх авах маань тэнцжиж одоо юу ятдаг гэх юм хорвогийн уйл тэнцдэг гэдэг авсныхаа ирээр өгнө өгснийхаа ирээр авнаа гэдэг энэ зүйлийг ойлгоорой гэж байна За тэг үнэхээр өглөг авлага байхгүй гэж бодож байгаа бол энэний яг ямар хүмүүст хамааралтай вэ гэхээр магадгүй авсандаа талархаж чаддгүй хүмүүс байж болно. Энэ нь заавал материалын зүйл биш шүү Материалын зүйл байж болно. Тэгтээ илүүтэй одоо ингэ нэг юм энэ надад тусалж л байдیں, тэгжэл байдیں гэдэг нэг юм орж ирж байгаа сайн сайхан тэр зүйлсүүдийг талархалтайгаар хүлээж авч чадахгүй байгаа тохиолдолд бас 6-гийн зоос гараад ах магадaltaй та нарт өөх ахын тэнцвэрийг сануулахын тулд хүнээс хайр халамж хүртсэн бол эргүүлээд түүнийгээ бас зөрүүлээд хайр халамжаараа илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ 6-гийн зоос зоос маань өөрөө илүү бодит зүйлийг хэлж идэг материалын тусламж, бодит халамж гэх мэт. За нэг иймэрхүү зүйлийг хэлхийг хүсжээ. За тэгээ эн чинь бас нөгөө юу яадаг даатгал матгал буцаа олголт гэх мэт тиймэрхүү
татвар матвартаас холбогдох гэдэг тал байдаг. Даатгал татвар буцаа олголт гэх мэт иймэрхүү зүйлийг бас хэлж идэг те. За тэндээс бас тиймэрхүү зүйлээс мөнгө хүлээжсэн ч юм уу те. Орлого хүлээжсэн хүмүүстээр бас орлого орно гэсэн утгыг бас хэлж байна. За нэгийнхэн дээр маань юм байна. За хоёрын дээр ямар карт гарсан? За strength буюу сэтгэлийн тэнхээ хүч гэдэг карт манд гарсан байна. За би ч нэг гараараа уцаа бариад байгаа байхгүй юу? За та нарт маань хүчтэйгээ чинь сануулах гэж гарч ирж байгаа гэж хамгийн түрүүнд надад тийг санагдлаа. Та нар маань маш хүчтэй хүмүүс шүү. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. За мөн та нар маань бас одоо өнгөрсөн хугацаанд амьдралаас бас сургамж, сургаалыг нь авсан гэдэг утгаас байж болохоор харагдаж байна. Тэгэхээр одоо альва зүйл ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд та нар маань бухимдах, уурлах, яарах, сандрах, адгах, хүчээр шийдэх гэж оролдохоосоо илүү аль болох зөөлөн, айдуу аргаар шийдэрээ. За мөн гол нь өнгөрсөн хугацаанд хоримтлуулсан тэр туршлагаа айгуу сайн одоо ашиглаарай гэх юм уу те. Яг өмнө нь одоо ямар нэгэн зүйл дээр алдчихсан тэр нь дахиад автагдлаа гэхэд тэр үеийнхаа одоо тэр юуг бодоод туршлагыг бодоод нэрээ тэгэхэд чинь тэгжсэн шүү. Одоо тэгэхээр тэгж алдаж болохгүй шүү. Одоо ингэ шүү ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү зүйлийг сануулах гэж хичээж байгааг одоо санууллаа. Уг надад тэгж санагдууллаа. За тэгээд Арслан карт маань ялтчгүй та нар өөрсдөө ингээд айгуу тийм дотоод хүчтэй. Тэгээд тэр хүчээ зөв өдөртөхгүй бол бас нөгөө тэнцвэртэй л авч явахгүй болдоггүй л гэсэн санаа л та. Энэ нь уур болон одоо яруу адгуу байдал илүү одоо юм жоохон мунхаг тал гэдэг ч юм уу те. Нэг юм хүний жоохон араатналаг шинж чанарыг тэрнийг жоохон удирдах хэрэгтэй гэдгийг сануулад байна. Илүү амьдралын ухаантай бай. За магадгүй та нар өөрсдөө хин нэгэнд те сурган хүмүүжүүлэх хэрэгцээ гарч иж магадгүй. Одоо өөрийнхөө туршлагаас бусдад одоо нэг арай нэг амьдралын туршлагагүй жоохон гинэн те нэг юм давлуун одоо залуу хүнд ч юм уу те миний хүү амьдрал гэдэг чинь бидгүй маа миний дөөч гэдэг юм уу те ингээд сургах гэсэн утгаас байж болохоор за мөн амьдрал танд өөрийг чинь бас сургаж байгаа гэсэн утгаас байж болно. Ер нь илүү яг өөр зөндөө утга байдаг л байх. Ер нь эн чинь ингээд нэг сүнслэг байдалтай жоохон холбоотой карт идэг. Төвчээртэй байгаарэ. Ямар ч зүйл тохиолдсон зөөлөн аргаар давж гараарэ. Сэтгэлийн тэнхээтэй байгаарэ. Бусдад бас түүнийг заагаарэ гэж хэлж байна гэж ойлголоо. За хоёрынхан дээр маань ийм мессеж нь илүү түлхүү мэдрэгдлээ. Одоо тэгэл энэний цаана одоо цамхаг картын энерги юм шиг харагдаж байгаа хгүй юу? Ер нь ингээл сүрэл болол тий. Айгу гинтийн цочирдомж гэх юм уу, гинтийн таагууч таатаач тий. Ийм огцом үйл явдал болол тэн дээр айгу тийм самгардаад яах вэ гэл айгу тийм буруу шийдвэр, буруу хөдөлгөөн гаргачихгүй. Энэ дээрээ тэгээд та нар маань өнгөрсөн дэх туршлагаасаа санаарай. Хэрвээ тийм туршлага байгаа бол тийм мундаг хүмүүсээс бас тусламж, зөвлөгөө, амьдралын тийм арга ухаан, сургамжийг бас аваарай гэж ажиллаж байгаа юм шиг санагдлаа. За. 3 дугаар карт. За. The World карт гарсан байна. 3 дээр маань. За та нар маань аялалд явж байгаа хүмүүс үж магадгүй. Тэг яг одоо бол угаасаа л хүн болгол аялж ийн л да. Надаас өсвөлэл ингээл аялал явж ийн. Oh my gosh. Борхоо шүү. За найтаж байгаа нь ямар нэг учиртай гэж магадгүй шүү. Юу би сая гинт гараа харлаа шүү. Амар борлцсон шүү. Айгу
Тий, та нар айгу борлсон бах уу угаасаа. Яг над шиг ингээл айгу борлож байгаа бах тий. Тэрэндээ айгу санаа зовж иж магадгүй. Тэгтэл эн чинь маш эерэг карт штэ. 21 том маркер үзэрч өөрөө бүх зүйлийн гоё дүүргэлтийг илэрхийлдэг те. Төгс зохицол, төгс бүрдэл, төгсгөлч гэдэг юм уу. Нэгэн цикл сайхан амжилттайгаар дуусч байгааг хэлж байгаа. Тэгэхээр өөрчлөөсөн та нарын маань хувьд ямар нэгэн ойн баяр тохиож иж магадгүй. За хэвээ нэг тэддэг жил дээрээ одоо аяллаа ч юм эсвэл тэддэг жилдээ би энэ хүнтэй амьдарч гин. Тэддэг жилдээ болж гин ямар нэг тийм ой заяа. За тэмүүл төгсөлтийн баярыг бас илэрхийлж иж болно. Тэнгүүд ойн гүгүүд ч одоо айгүй олон юм байгаа шүү дээ. Одоо энэ ялангуяа одоо наадамтай холбоотойгоор айгүй их тийм амигууд нэг янз бүрийн ойнууд бас байж иж болно. Тэгээд зүгээр хосуудын хооронд болохоор тэдэн жилийн гэсэн юм бас байж магадгүй. Тэгээ энэ зураглаас болохоор надад энэ малгайгаа хийсгэж байгаа энэ үйл явдал нь айгүй гоё харагдаад байгаа байхгүй юу? Тэг ялч малгай гингүүтэл нөгөө автоматар ч гэх юм уу цаанаасаа ингээл удмын асуудал байгаа. Та нар маань нэг юм удамтай холбоотой ямар нэгэн циклийг аягүй сайхан амжилттай дуусгаж чаджээ гэдгийг илтгэж байна. Магадгүй тэрийг ингээ сайн анзаараагүй явчих магадгүй тий. Таны ингээ удаан зовоосон зүйл байх гэдэг. Энэ нь дээд хүрдүүдтэй илүү холбоотой гэхээр одоо адгийн наад зах жишээ нь гэхээр одоо бараг л нүдний асуудал гэж болох байхгүй юу? Хараа муудах. Нүдний асуудал байж болно. Нүд толгойтой холбоотой. Тэгэхээр нэг иймэрхүү асуудлууд аягүй сайхан дуусч өгж байгаа гэдэг нь эрүүл мэнд талаасаа тий. Эрүүл мэнд талаасаа биш гэх юм бол илүү одоо нэг тийм цикл дуусч байгаа байхгүй юу? Таныг ямарчлаас нэг зовоож исэн зүйл. Энэ нь одоо эрүүл мэндийн шалтгаанаар зовоожсэн эсвэл хин нэгнээр дамжуулан таныг зовоожсэн үү? Эсвэл одоо янз бүрийн одоо бүтлгүүтлэр зовоож исэн үү те. Нэг л юм хар бараан зүйлийг л та нар маань сайхан өөрөөсөө тавьж явуул чадчихээн, дуусгаж гин. Тэгээ одоо энэ зүйл бол таныг зовоожсэн зүйл бол одоо дахиж таныг дуусгахгүй нэ. Та илүү эрх чөлөөтэй байгаас тэ хараа. Өөрийнхөөрөө аялал, өстөгөө чийлрээл тэ далайн эрэг дээр нэрэг дээрээ суугаал голын эрэг дээр нуурынх нь нуур дээр гээл айгуу гоё тийм эрх чөлөөг мэдрүүлсэн ийм уур амьсгал айгүйх мэдрэгдэж байна. Гэхдээ энэ яалч одоо яг миний байгаа vibe-тай амар төстэй байгаад байна. Одоо ингээл бид бас ингээд яана. Бисээ хуруугаараа дарчих шиг бол. За ингээд та нартайгаа богинохон ч гэсэн видеогоор уулзлаа. Хэрэгтэй зүйлийг ч юм уу сонсохыг хүссэн зүйлийг хэлж чадсан бахаа гэж найдаж байна. Тэгээ та нартайгаа дараагийнхаа шинэ уншлагаараа уулзтлаа. Түр баяртай гэж хэлье. Пока.